За нэг ийм очтой. Одоо энэ чи өндөрлөг газар учраас орой мөс чи хайлахгүй. Зуны одоо эд халуунд бол хайлахгүй. Тэгээ олон жил ингээд нөгөө цас чи орно штэ. Цас ороод ингээд дээрээс нь дараа жил нь дахиад орно. Тэрний дараа жил нь дахиад орно. Нэг 10 жил орно, 20 жил орно тийм ээ. Тэгэхээр чи нектарнадаа ингээд дарагдана тий. Тэгвэл мөс болохоос пирэн болтгий. Пир ингээд мөс цас хоёрын дундлынх нь. Хатууд нь бол мөсөө бодоход арай жоохон зөөлөн, цасаа бодоход арай хатуу. Тэгэхээр 20-30 жилийн дараа нөгөө пирэн чинь мөс болно. За ингээд үргэлжлэн явсараа дээрээс дарагдсаар байгаад аливаа юм чи хөдөлцүүлсэн шүү дээ. Дэлхийн татах хүч байна. Одоо хүнжин гүшний үйл ажиллагаа байна. Тэр утгаараа энэ мөс чи өөрөө ингээд дээр юмны орой дээр гавч хөдлөн шүү дээ. Байгаль хөдлөнд орчоо. Газар хөдлөл байна. Хүнжин гүшний үйл ажиллагаа хөдлөн. Ингээд хөдлөлтөө яг үгээр энэ чулуудаг ба шүү дээ. Уулын чулуудыг хамтдаа гэгдэн. Эднийг зүгжээхгүй манай хэлгээр бол хамтдаа гэж эвдэн гэсэн үг. Эвдэн. Чулуудаг ингээд өөрөө том авдар шиг том машин шиг том чулуу ингээд өөртөө ингээд аваад ороод ирнэ. Одоо энэ ингээд хаяг авзаар бол харж байгаа ингээд энэ цагаан юм дотор нэг хар толбууд харагч байна нэг чулуу. Авдар шиг чулуу байгаа. Одоос ингэж харагч байгаа. Тэр уулын чулуудыг чигээд идгээд ингээд хамт орж ирээд ингээ явж байхдаа мөсөн дотор ч ингээ илэгчихэд баг. Хөөргөө бол. Яад хөдөлж чинь. Дээрээс нь явж гээ. Дээрээс нь хүлэгч таасгаа нөгөө мөсөн ингээ доошоо яваад байна. Тэгээд доошоо хөдлөн. Байнгын хөдөлгөөд оршиж байгаа учраас үүнийг мөсөн гол гэж нэрлэж. Яа тэр юм хөдөлж байгаа учраас хөдөлгөөд оршиж байгаа учраас энэ хөдөлгөөтэй байна гэдэг чинь өөрөөр силиконы нэрээр бол мөсөн гол. Манайгаа ойлгоход нэг гол дотор мөс урсж байгааг мөсөн гол гэж ойлгоод байгаа. Тэгэхээр одоо энэ яг бидний сууж байгаа ашиг хөдөлгчл байгаа. Сантиметрээр миллиметрээр хөдөлж байгаа. Сантиметрээр миллиметр. За тэгээд одоо орж ирсэн нөгөө уулын чулуудгийн чинь нөгөө үлдэгт нь одоо энэ харагч байгаа цагаан. Чулуу. Өөрөөр морины урц гэж нэрлэдэг. Силикон морины мөсөн голын үйл ажиллагаагаар үүссэн морины урц. За бидний одоо яг энэ сууж байгаа хэсэг бол яг эртний морины одоо хувцастай сууж. Эртний морины. Өөрөөр одоогоос нэг 300 сая жилийн өмнө 60 сая жилийн өмнө 70 сая жилийн өмнө 100 сая жилийн өмнө эндээд битүү мөсөөс. Эртний нөгөө одоо мөслийн үед бол одоо бидний сууж байсан газар бол одоо энэ харагдж байгаа мөс ингээд битүү хүчтэй байсан. Тэгээ олон 100 жил болоод энэ ургамал ургана гэдэг чинь хөрс тогтворч ийн гэсэн үг. Удаа маш олон 100 жил энэ чинь үүсчээж одоо хөрсвий болно гэсэн. Тэгэхээр одоо энэ харагдж байгаа энэ орчин үеийн морины урц, орчин үеийн урц байхгүй. Одоогоор бол нэг 10 сая жил. За нэг 20 сая жил үүссэн. Урц гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр чинь одоо энэ ургамал ургац бас 60 сая жил. 60 сая. Тэгэхээр чинь одоо зам харгуун гэж одоо сүйтгэд байна шүү дээ энэ хөрсөй чи тэ. Тэгэхээр бид нар 60 сая үүсэх тэр олон 100 сая жил үүсэх энэ ургамал ургах хөрсөй чи бидний ичээд байна шүү. Энэ зам харгуун үүсгээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ бол яаж үг одоо энэ морины хувцас ингээд агаад хайлаад ихлэхээр одоо уур амьсгалын дудаартын 90 учраас хайлаад нөгөө энэ доор байсан мөс чинь ингээд дээшээ бүр ингээд одоо огсчаар гэсэн. Өөрөөр мөсний доотлыг хилэн дээшиж гин гэсэн. Одоо та хэд анзаарч байгаа энэ 3-4 бурган байна шүү дээ. Бурганы хэд зах нь харагдаж шүү дээ. Уг нь бол энэ доор бүр тэр доор байсан. Тэгтэл одоо ингээд дээшлээд ингээд хайлаад дуусчихна. Тэгэхээр одоо бидний судалгаагаар бол энэ Патаны мөсөн бол одоо том нь Наадсан Александрийн мөсөн бол. За Гаранагийн мөсөн бол гэдэг харагч Гаранагийн Францын судлаачийн нэр юм. Энийн зам Бержосгийн мөсөн бол байж байгаа. Яг энэний цаад хажуугаас ховд бол их юм. Цагаан ховд бол бүр тэрний цаад хажуугаас нь хар ховд гэдэг. Чорны ховд гэдэг ховд бол их. Тэгэхээр одоо эндээс ихэд их аваад урсч нэггүй юм чинь. Бидний хотооны 150 жил юм байна. Яг энэ ирчээрээ уур амьсгалын дулаар яваад байх юм бол 150 жилийн дараа энэ мөсөн бол байхгүй. Тэгэхээр одоо орчин үед бас төлөө синтепат технологи хөгжиж энэ хүүтгүүлэх амар боломж байна тий. Яндрын хил авч шүү дээ. Одоо бидний хамгийн том судалгаанд шаналгаж байгаа юм бол одоо хайдаад байгаа чинь яаж зогсоох вэ? Тогтвортой бай. Магадгүй өдрийн цахилгаан ирчин хүчинд ирсэн байгаа чи генератор тавьж байна. Дулаарч байгаа хэд нь одоо хүүтэр өвлөх юм уу? Хүүтэр байлах нэгсний
Тэгэхгүй бол чи Төв Азийн гадагш улсгүй айс авын хамгийн том усны сан цэвэр усны нөөц нь энд биш. Цэвэр усны нөөц. Одоо бид нар уугаад идэх байгаа бүх юм чинь нэг хэсэг нь чинь голын ус чинь нэг хэсэг нь доошоо ширгээд өний ус бол. Өний одоо бид нар хотгоос ус гаргаж шүү. Өний ус бол. Нэг хэсэг нь гадгаар ус. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо энэ цагаан цэнгэг усаа хайрлахгүй бол болохгүй. Тийм хооч өвдөлтөг хэрэгтэй шүү. Та нар үр хөвгтүүд өвдөг. Тэрний дараагийн үр хөвгтүүдэд өвдөх ёстой. Тийм учраас одоо бид яаж юм бэ? Энийг хийгээд байгаа судалгаа бол үндсэндээ дараагийн одоо 100 жилийн одоо уур амьсгалыг зөөлрүүлэх одоо энийг ингээд тогтвортой барих юм ил хийж байгаа. Өвдөгөнд гарч. За ийм хуцтай айлаад байгаа юм байна. Одоо энд тохирсон ямар арга хэмжээ авах вэ? Бэлтгэл ажлыг хийж ирсэн. За тэгээд одоо уучлалын мөрөд болсон газар да. Ах нь болоод ингээ харийг л гарчих гээд байна. Найзыг дагуулад явчих гээд байгаа. Би үг нь болоод найзыг дагуулад дөрвийг дагуулад дөрүүдээ гүйчих гээд байна. Ингээ харагтаа нэг хурдан морныг ингээ барин дээрээс нэг юу яад штэ. Нэг гарах гал нэг сайтсан очи яад тэр шилгээд явчих гээд байгаа байхгүй яхаа. Сэтгэл бол одоо бүгд машины өрөө дээр гацсан. Хизэнэ гацсан ингээ бэлтгэлтэй маягтай ингээ яг сэтгэлийг хөдлөж байгаа юм. Яг нэг баяртай та их ацтай болсон тийм. Зүгээр энэ цагаан таван хайрхан маань бол хэв агтай хүнд харагддаг. Нэг өөр нүрүүд ингээс авахч. Үргээд үйл суулчих юм бол тэр харагдана гонж. Хэдүүд үлээс харагдахгүй. Та яваа буцаж. Цаас хилээд идэв. Буцаараа тийм. А заримдаа ингээд яг үзэгдэх сүлдээ гээд одоо цаанд бүрхүүгээр үзэхгүй хүмүүс буцчих. Яг үзэгдэх гээд байгаач. Вау. Шууд нэгч. Сонирхолтой шүү. Гайхалтай. Шууд нэгч. Тэгээд нөө чигээр харагдаад байж.